байгаагүй Сурхучээ үзүүлээ гэрээс өнөрлүүлээ жижигхэн нэрийн уулсны хэмжээтэй цаасан дээр өөрийнхөө салбар юм уу тойргийг доод нь өөрийнхөө нэртэй бичээд хуйлаад хайж эхэлсэн заяа. Чам биш үү? Хатэр гарав. Надад энэ зохион байгуулалт бас энэ хамт хоорондын харилцаж байгаа байдал аюу тийм аз жаргалтай, аюу ихтэй, зөрөгтэй, тийм гайхалтай хүмүүс дүүрсэн болохоор аюу таалагдав. Миний бодлоор энэ чуулганд тусдаа зориулагдсан нэг төлөвлөгөө байгаа тий. Тэгээд тэр төлөвлөгөөний дагуу ирээд энд заагдсан бүх зүйлийг сайн ойлгоод тэгээд зөвхөн чуулган биш, чуулган дуусаач гэсэн тэрийг яг амьдралдаа хэрэгжүүлэхийг бүр хичээх хэрэгтэй, бүр зорилгоо тавиад ч юм уу тийх айгу үр дүнтэй. Яг анх удаа зохиолжсэн болохоор ямар болдгийг нь ерөөс мэдээгүй байсан. Тэгээд ирээд бүх залуучууд маань өөрсдөө айгу сэтгэл зүрхээрээ оролцож байгаа учраас сайхан байлаа. Тэгээд яг юу болохын сайн мэдэхгүй байсан ч гэсэн яг ирээд бүгдээрээ хамтдаа чуулгандаа бүх үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод энэ сайхан байж чадлаа. Надад бол хичээлүүд нь таалагдсан өчигдрээ. Тий, өртөөчлсөн 5 хичээл. Айгүй цаг үе олсон. Залуучуудад хэрэгтэй юмнуудыг яг тухайн үед нь заалаа. Тэгээд тус надад хэрэгтэй юмнуудыг заалаа гэж ойлгосон. Энэ надад айгүй сэтгэлд үлдлээ. Ер нь бол сэтгэл айгүй өндөр байна л да. Гоё залуучууд зохион байгуулах хороонд орсон залуучууд өөрсдөө аягүй итгэвтэй байсан. Тэгээд оролцож байгаа оролцогч нар маань өөрсдөө аягүй итгэлтэй, аягүй сэтгэл хангалуун байх шиг байна бидний зохиосон үйл ажиллагаа. Тэгээд аягүй гоё сүнслэг байна. Тэгээд хамгийн гол миний зорилго байсан байх гэхээр найзлалтайгаа хамт байхаас гадна цөмийн удирдагч нараас бас гишүүдээс суралцах зүйл аягүй олон байсан. Тэгээ гишүүн болоод дүнгийн удаагүй жил болж байгаа. Өчигдөр аахаа тэнцээ ороогүй зүгээр үтсэн. Тэг харж байхад айгүй мундаг мэддэг хүмүүс исэн. Тэгээд өөрийгөө айгүй өчөөхөн гэдгийг мэдэрсэн байна. Айгүй олон зүйлийг сарж байна. Нэг үйл ажиллагаа нүүд нь буюу тэр нэг тэр хүмүүсийн хооронд болж байгаа тэр уралдаан тэмцээнүүд нь хүмүүсийг аль болох нэг дотно. Тэр нэг найзлах боломж болгож өгч байна. Надад өчигдрийн нөгөө болсон багаар хавагдаж авсан тэмцээнүүд гойс. Оос татал, шууд татаа үлжгүй хөлтөр. Багийнхантайгаа аяг танилцсан. Тэг гойс. Хүчлээ. Таны яриа гойс шүү. Яриаг нэг хичээл. Миний хичээл аа. Тийм. Яг тэр нэг ариун сүм одоо юу ч мэдгүй байжсэн чинь ямар ч тийм санаа оноо мөрөөдөл байхгүй байжсэн чинь жинд орно гэсэн чинь тэр үедээ шал боломжгүй санагдчихсэн гээд тэгээд дараа нь жил гарны дараа биелсэн тэнд өөрөө байжсэн. Тэр л яг амар гоё байсан. Тэгээд бодсон чинь надад ч гэсэндээ зүмийн гишүүн болоог байхад би бас яг энэ чуулганд ингээл ирээл скол бол намлал дуудагдаад тэнгиж төсөөлө өгүүл явж исэн. Тэгээд бурхан яг цөөхөн жилийн дараас ажилласан байна да гэж бодож исэн. Таргаар харсан хичээлүүд байсан шүү дээ тий. Тэгээд тэд нар дээр айгүй олон зүйл сурсан. Тэгээд тэд нарыг
бид нарыг хэрэгжүүлээсэй гэж мэдээ заасан. Тэгээ тийм болохоор энэ дээр сурсан зүйлсээ одоо чуулганаас яваад очиод бүгд хэрэгжүүлэхийг хичээгээрэй гэж хэлмээр байна. Надад хичээлүүд айгүй их таалагдсан. За тэрнээс гадна манай сүмийн залуучууд айгүй одоо айгүй өөр юм айгүй сайжирсан байна. Тэгээд хоорондоо айгүй ив нэгдэлтэй. Тэгээд тэр нь айгүй надад их таалагдлаа. Тэгээд би энд айгүй тусалж юм. Тэгээд тэр нь ингээд намайг айгүй тийм даруухан байхад тусалж байгаа байхгүй. Өртөөжлсөн хичээлүүд айгүй гоё байсан. Ер нь гэхдээ үйл ажиллагаанууд ч гэсэн гоё байсан. Гэхдээ хичээлүүдээс айгүй олон зүйл сурж исэн. Тэгээд айгүй урам дэмжлэг тэм зүйлсүүдийг мэдэж авч байгаа да их баяртай байсан. Тэгээд үнэхээр яг таны ярьсан тэр нэг зорилго тавиад тэрэндээ хүрнэ гэдэг. Гэхдээ яг үнэхээр зорилго гэдэг юм 50% бол тавьсан. Гэхдээ яг тийм замаар хүрнэ гэж юусоо бодоагүйсэн. Тэгээд үнэхээр зорилгот маань хүрээд би айгүй олон ариун сүм үзээд олон ариун сүмд олон ёслолуудыг хийх боломжтой болсон. Тэгээд тэр маань үнэхээр гайхамшигтай байсан. Хичээлүүдээс л би хамгийн их мэдэрч авсан юм бол ялангуяа тэр хүсэл зорилго бас тэр боловсрал ялангуяа эмэгтэй хүн чинь бас боловсрал зам байх хэрэгтэй шүү дээ. Бид нарыг айгүй гоё завгүй байлгаж байна. Тэгээд ингийн болцоонууд бол бараг бүгд хийж байгаа л гэж бодож байна. Одоо ингээл мэдлэл тэ очиж ярилцаал мэдээж шууд яг болцоо гэж хэлэхгүй байгаа гэсэн ингийн болцоонууд бол зөндөө байгаа. Надад тэр өглөөний судраа болох цаг аягүй сэтгэлүүлтэй. Тийм тойр сууж байгаа. Тэгээ тэрнгээр дамжуулаад би бинтээ аягүй сайн танилцах боломжтой байсан. Тэгээ бас өртөөжлийн хичээлүүд ч гэсэн ер нь бүгдээрээ л аягүй гоё сэтгэл ханагсан. Тэг үнэхээр хэрэгжүүлж чадах юм бол үнэхээр гайхалтай зүйл аягүй л юм. Бүгдээрээ их гоё аягүй гоё хараар дөрөө цаанаа тэгээ сүнслэг сүндэрнээс сүнслэг гэдэгт аягүй гоё. Яг тэрэн шиг аягүй гоё. Бүгднгээс нь хайрыг мэдрээд хажиж харсан инээ зүйлсэн хүмүүс. Тэгээ гоё наа. Тэгэхээр нөгөө нэг энд болохоор ирсэн зорилго маань болохоор яг ингээл заавал болцох биштэй ингээд тооцоглоод авчиж болно шүү дээ. Тэгээ өөрсдийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй. Тэгээ зарим мөрөөдөл маань их биелэж чадахгүй юм шиг хэрнээ бид нар тэр мөрөөдөлтөд хүрэхэд бол нэг алхам ч гэсэн хийх юм бол бид нар амжилтанд хүрэх боломжтой. Энэ жилийн чуулган амар завгүй. Тэгээд ер нь тэгсэн ч гэсэн амар олон юм сурж байгаа. Тэгээд хэдий амар яг түрүүний яриан дээр хэлсэн шүү дээ. Заавал энд болцох чухал шиг мөцөлөгч хэлсэн. Тооцоглох хэрэгтэй гэдэг. Чуулган одоо би анх удаага чуулганд ирсэн. Өөрөө бүр зорж ирсэн. Тэгээд маш гоё таалагдсан. Миний хувьд гэсэн чуулган маш сайхан боллоо гэж бодож байна. Тэр багш нарын хичээлүүдээс маш олон зүйлийг сурсан. Надад барилдаан болгон сайхан байлаа. Тэгээд ер нь хүмүүсийг ер нь жоохон хөгжөөд ер нь гой барилдаа үзүүлээл гэж бодож барьсан да. Гоё. Тэр нэг бүдэрдэг асуулт байна. Тий. Тэр яаж яваа бүдэрч вэ? Тэр жаахан уул нь АД-ийн 32 дээрээс л тэдний тухай асуусан. Тэгсэн чинь институт дээр байнга үнэн-үнэнгээ яриад идэг болохоор тэгэл итгэл өнөө хоёр чи ер нь төстэй үг шүү дээ тэгэл ороод ирсэн шүү дээ. Энэ хоёр чинь нэг нь 5 ус нэг нь 4 шал өөр. Тэг яах вэ тэгэл өөр залуу бодож байгаа би. Таваарг л тэгсэндээ. Бас азтай байлаа. Тэгээд бага наснда семинарт явсны. Тэгэл хэрэг гарч ил л да. Яг багасаа мартсан байна. Гэтэ ер байна уу үлдсэн байна. Зарим. Дараагийн чуулганд одоо явмааргүй л шүү дээ. Уг нь бол явмааргүй л энэ. Тийм. Гэр бүлтэй болчоод одоо явахгүй л хэлбэт. Хайрын хил гэж байдаг. Тэгээд хүнд 5 хайрын хил байдаг. Тэгээд бид нэр тэр өөр хэлээр жишээ нэг нь Францаар ирээд нэг нь Германаар ирээд л мэдээж ойлгохгүй шүү дээ тий. Тэгэхээр хайрын хил гээд яг нэг хил байдаг. Тэрийг л хоорондоо ойлцчих юм бол тэгээл айгуу гоё болдог гэл. Тийм тэр нь айгуу гоё санагдчих. Яг болцоо гэхээсээ илүү олон хүмүүстэй бас танилцаад өмнө мэддэггүй байсан хүмүүстэй танилцж чадсан. Тэр нь мэдээж яванда тий. Алхмаар тэгээд бот бүтэх байх гэж бодож байна л та. Ер нь бол асуулт ирсэн байхгүй чуулганд ирэхдээ. 3 асуулт байсан чинь таны хичээлээс 3 л хариултыг авцсан. Тий. Таны заасан хичээл өөрөөсөө ингээд баг үйлбэр болгоно нэг л хариулсан. Тэг ямар ч зүйлээ хариултаа авсандаа баяртайгаа. Залуучуудыг аягүй тийм хүндэлдэг байх хэрэгтэй. юм болов гэж бодож байна. Яг хүндэлдэг охтууд байгаа л байна. Гэхдээ ер нь нэг
болцоход ч юм уу тэр тухайн залуугийн зоригийг үнэлдэг багсаа гэж хэлж чинь. Арай илүү жоохон нээлттэй байвал зүгээр юм шиг санагддаг. Тэгэхгүй ингээд хитрхи бие барьснасаа болоод нөгөө би бинийг аягүй сайн таних чаддгүй. Тэгээ таних чадаагүйгээс болоод асуудлууд амар их гардаг. Тэгээд аль болох нээлттэй байгаа цай ярилцах юм бол аягүй зүгээр. Үзэл бодолтой тууштай. Тэгээ тэрийг илэрхийлэхдээ хичээж зоох санаа байхгүй. Тэгээд энэ намайг ингэ бодчихгүй дээ гэж санаа зовх хэрэг өөрийнхөө ороо байх хэрэгтэй. Ер нь аливаа зүйлд өөрсдөө ч гэсэндээ ингээ хичээнгүү оролцдог байгаа ч оо яшиг гişиг за боли гэхгүй те тийгээд айгуу туурштайгаар ингээ зүгээр залхуу биш аль болохоор ингээ хийж идэг те юм болгоныг ингээ үдчиж идэг би өнгөрсөн хүн ч юм уу гэж бити тавиасаа тэгээ шууд бүх зүйлсүүдийг хийж үзэж байгаасаа гэж үсэж байна. Дараагийн жилийн чуулганда заавал яваарэ. Тэгээд эрэхтэй бас залбираад тодорхой нэг асуулттай тий. Тэгээд ийм хариултанд би ийм асуултанд хариулт авандаа гэд ирэх юм бол багш нарын заасан хичээлүүдээс болон ер нь чуулганд оролцож байхдаа залбирлынхаа хариуч юм олж авч чаднаа. Гой үлгэр жишээнүүд үзүүлдэгт маш их баярлаа. Тэгээд би маш олон юм сурч авдээ шүү. Тэгээд та нарын зүгээр л нэг энгийн юм шиг санагдаад хийж байгаа бүх зүйл чинь надад айгүй сайн үлгэр жишээ болдөө шүү. Тэгээд тэр бүх зүйл маш их баярлаа. Тэгээд удирдлагуудаа ч гэсэн энэ сайхан үйл ажиллагааг жид болгон бас зохиож бид нарыгаа ингэж бидний гэрчлэлийг бас нэмэгдүүлж тэгээд сургаалдаа хүчрэхэг байх боломжийг олгодогт бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд залуучуудаа тэгээд чуулган бол үнэхээр гайхамшигтай болж байгаа. Тэгээд сүмийн зорилго бол мэдээж чуулганаар дамжуулаад бие биенийгээ хүчрхжүүлж илүү нийгмэл болгох. Тэгээд сургаалыг илүү их гүнзгий ойлгож мэдхэд тусалж байгаа. Бие биенийгээ олж мэдхэд илүү найс нөхөд болох зорилготой байгаа. Тийм учраас та бүхэн Монголын өөр хаач авахгүй зөвхөн Иесус Христ хажуугийн сүмд байдаг энэ гайхалтай үйл ажиллагаанд дараагийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой гэдгийг та бүхэн эрдэнэс өөрхөн цаг нараа бас сайн төлөвлөөд оролцоорой гэж хэлээ. Тэгээд эндээс та бүхэн илүү их зүйлийг сурч мэдэж өсөж хөгжиж чадна гэдэгт үнэхээр их итгэлтэй байна. Тэгээд та бүхэнд энэ хүү гэрчлэлээ хуваалцаж байгаа өөрсдийнхөө бодлоодаас хуваалцаж байгаа залуучуудаас та бүхэн бас их зүйл сурна гэдэг үнэхээр их итгэлтэй байна. Тэгээд тэгэхээр сүмүн гэдэг юм мэднэ. Сургаал үнэн гэдэг юм мэднэ. Бидний амьдралыг маш ихээр өөрчилж ачаараа баярлсан авчирдаг гэдэг би мэднэ. Энэ бүгдийг Христээр хаалцж байна.